Буддаа. Нэгдүгээр хэсэг ханхугийн мэндэлсэн түүх тансаг амьдрал. Буддаа гэдэг нь санскрит хэлний сэрсэн гэгээрсэн буюу үннийг ухаарсан гэсэн утгатай үг юм. Түүний жинхэнэ нэрийг Сиддхарта Гаутама гэдэг. Буддаа нь дэлхийн хамгийн нөлөө бүхий сүнслэг удирдагчдын нэг бөгөөд өдгөө дэлхийд даяар 600 сая гаруй хүн шүтэгдсэн томоохон шашны үндэслэгч билээ. Тэрээр манай эртний өмнөх 563 оны орчимд буюу Христийг мэдлэхээс өмнөх 6 дугаар зуунд одоогийн Балбын хаант улсад ханху болон мэндэлсэн дээд угсааны хүн байлаа. Түүний эцэг Шудхаданаа нь Шакея овгийн хаан, эх нь Мая хатан бөгөөд түүнийг Сиддхарта Гаутама гэж нэрлэсэн байна. Буддааг дэлхий дээр төрөхийн тулд нэг амийг тасалж өөрөө мэндэлсэн хэмээдэг. Учир нь түүний эх Махамая нь хүү Гаутамаг төрүүлээд биеийн байдал нь муудсаар 7 хоногийн дараа таалал төгссөн байна. Тиймээс эхийн хайраас хол өссөн гэж хэлж болно. Домогт өгүүлснээр Сиддхартагийн хаан эцэг нь түүнийг бага байхад мэргэн зурхаачид очиж үзүүлжээ. Тэрхүү үзмөрч нь ханхугийн ирээдүйг зүгнөхдөө тэр нэг бол дэлхийг захирах агуу эзэн хаан болох хувь тавилантай. Эсвэл тэр өсөглөн өхөл өвчин зовлон өөрийн нүдэрээ харах юм бол хаан ширээнээс татгалзаж даян дэлхийг соён гэгэрүүлэх агуу багш болох хувь тавилантай хүүхэд хэмээжээ. Хаан хүүгээ улсынхаа угсаа залгамжлагч болох ёстой гэж бодсон учраас түүнд гадаад ертөнцийн зовлон шаналлыг үзүүлэхгүй байх зорилгоор ордонд хуурамч аз жаргалтай амьдралыг цогцлон бүрдүүлсэн байна. Ийхүү Сиддхарта хааны ордонд бүх тансаглал дунд өрч төрнжээ. Тэрээр хаан эцэг нь хөрш улсын гүнж болох 16 настай Яшодхара хэмээх охиныг бэр гуйж Сиддхартагийн эхнэр болгосон бөгөөд тэр хоёр Рахул нэртэй хүүтэй болсон байна. Ингээд түүнд эд баялаг, эрх мэдэл, гэр бүл гээд бүх зүйл байлаа. Гэвч түүний сэтгэлд нэг асуулт байнга төрсөөр байв. Энэ нь амьдралын жинхэнэ утга учир юу вэ? Энэ ханны цаана боддоор юу байгаа вэ гэх асуулт байв. Хоёрдугаар хэсэг дотоод хоосрол хаан ширээг орхисон нь. Нэг өдөр тэр ордноос нууцаар гарч амьдралын үнэн дүр төрхийг анх удаа харахад түүнийг хүрээлэн байсан хийсвэр ертөнцийн яг эсрэг дүр нь оршиж байв. Тэнд өвчин зовлон, эдээ бэрэндээ баригдсан хүн, өглөө хүлээсэн хөвшин настай хүн, ядуу зүдүү гуйлагчин тэр бүхэл хүмүүсийн цогцос хүртэл гудамж талбайд хөвлөрсөн байгааг харлаа. Сиддхарта эд баялаг гоо үзэсгэлэн хүч чадал залуу нас зэрэг нь төр зурих болохыг ойлгосон юм. Энэ ертөнцид хүний амьдралд үрд мөнх зүйл байхгүй гэдгийг тэр цаг мөчид ухаарчээ. Тэрээр амьдралын бодит үннийг олж мэдхээр баян тансаг амьдралаа орхиж шашны эрдэм төгс багш нарыг хайж олох эрэлт гарсан байна. Сиддхарта ордноос гарсны дараа үсээ тайрч энгийн хувцас өмсөн бадарчин болсон бөгөөд 6 жилийн турш ган мөрний дагуу хатуу даянчлал хийв. Тэр бараг л юм мэдэхгүй өөрийн биеэ туйлд нь хүртэл зовоож турж ицсэн байлаа. Гэвч өөрийнхөө хайж байсан амьдралын мөн чанарын талаарх асуултын хариултыг олж чадсангүй. Тэрээр өөрийн биеэ золиотч зовлон зүдгүүрээс ангижирч үнэнд хүрэхгүй болохыг ухаарчээ. Ингээд тэр энэ бүхнийг орхиж гэгээрлийг өөрийнх нь дүрмийн дагуу болохоор дунд замыг сонгов. Дунд зам гэдэг нь хэд тансаглал эсвэл хэд их дарчлал гэсэн туйшрлаас зайлсхийж тэнцвэртэй амьдрах зам юм. Тэр Ниранжана гэх голын эрэг дагуу алхаж байхдаа нэгэн модны дор очиж завлан суугаад бясалгал хийж эхэлсэн байдаг. 3 дугаар хэсэг гэгээрэл Буддаа төрсөн мөч. 35 наснда энэтхэгийн бод модны доор бясалгаж суухдаа Сиддхарта үннийг олох хүртэл би босохгүй гэж шийджээ. Тэрээр 49 өдөр 49 шөнө ямар ч хөдөлгөөнгүйгээр завлан сууж нүдээ хагас анаастай бясалгасан байна. Энэ хооронд чөтгөр өөрийн гоо үзэсгэлэн тогтуудаа илгээж сэтгэл хөдлөл баяр жаргал хүсэл тачаал зэргийг санал болгосон боловч энэ бүгдэд үл автагдсан байна. Үүгээрч зогсохгүй аянга цахилгаан аадар бороо хүчтэй шуургаар түүнийг зовоож байв. Гэсэн ч тэр энэ бүгдийг тоогоогүй бөгөөд олон сорилтыг давсны дараа тэр бясалгалынхаа сүүлчийн 3 өдөр бүрэн гэгээрэлд хүрч чадсан гэж үздэг. Энэ бясалгал гэгээрлээс Сиддхарта хамгийн түрүүнд юуг олж авсан бэ гэвэл энэ ертөнцийн амьтаа бүхэн өөхөх төрөх гэсэн мөнхийн тойрогт эргэлдэж байдаг бөгөөд хойд төрөлдөө хэн болж төрхөө энэ насандаа шийддэг гэх үүлийн үрийн мөн чанарыг таньсан гэж үздэг.
Дахин төрөх гэдэг нь сүнс оюун санаа өөр биед орохыг хэлнэ. Харин карма нь учир шалтгаан үр дүнгийн тухай хууль юм. Сайн үйл сайн үр дүн дагуулна, муу үйл муу үр дүн дагуулна. Хүн энэ амьдралдаа хийсэн үйл, бодол сэтгэлээрээ дараагийн төрлөө тодорхойлдог гэсэн үг. Буддизмын эцсийн зорилго нь самсара буюу энэхүү төрөлтийн тойргоос ангижирч үлийн үрээс чөлөөлөгдөж нирваанд хүрэх явдал юм. Дараагийн 7 хоногтоо Сиддхартаа өөрийн сурсан мэдлэгийг бусдад хэрхэн хуваалцах тухай бодон бясалгав. Тэр үед Брахма бурхан Буддаа дээр ирж цаашид хэрхэн түгээх тухай зөвлөсөн гэдэг. Төгс гэгээрсэн Буддаа Бенарес хот руу очиж тэнд шавлан сууж байсан 5 даяанчид анхны номоо айлджээ. Түүний сургаалыг сонссон 5 лам түүнийг яахын аргагүй гэгээрсэн хүн байна гэж хүлээн зөвшөөрөөд Буддаа гэж дуудаж эхэлсэн байдаг. Тэр үеэс түүний энэрн нэгүүлсэх, хор хүргэхгүй байх сэтгэлээ хянах гэх мэт номлол цааш түгэх болсон ажээ. 4-р хэсэг сүүлийн жилүүд ба өв. Ийхүү Буддаа 45 жилийн турш энэтхэгийн хойд хэсгээр аялж өөрийн номлол сургаал буюу Дармаг бусдад түгээх болов. Тэрээр ойролцоогоор 80 наснда таалал төгссөн гэдэг. Ийхүү төгс гэгээрэлд хүрсэн бодгал нь бие мах бодоо орхиж дахин төрөхгүй зовлонгоос бүргэн ангижихыг эцсийн нирвана буюу паринирвана гэдэг. Харин амьд ахуйдаа сэтгэлийн амар амгаланд хүрэхийг нирвана гэдэг байна. Тэр хамгийн сүүлд одоо л би аз жаргалтайгаар таалал төгсөж болох нь өөрт байгаа мэдлэгээ би бүгдийг нь хэллээ. Та нарт хожим хэрэг болж болох бүгдийг би өгсөн байна хэмээжээ. Буддаа сүм хийд байгуулж дүрм журам бичиж үлдээгээгүй. Харин хүмүүс өөрсдөө ойлгож хэрэгжүүлэхийг чухалчилжээ. Түүний сургаал анх аман хэлбрээр дамжигдаж дараа нь Пали канон хэмээх сударт бичигдсэн байна. Буддын шашныг эхэндээ энэтхэгээс Хятад, Төвд, Япон, Зүүн өмнөд Аз буюу гол төлөв дорны ард түмэн шүтэж байсан бөгөөд Монголд 13 дугаар зуунаас хойш хүчтэй дэлгэрсэн байдаг. Өнөөдөр түүний сургаал дэлхийн олон оронд тархаж 600 сая гаруй хүн Буддын шашныг дагдаг. Мөн Буддын шашинтнуудын дунд арьс өнгө, нийгмийн гарал угсаагаар ялгуурлан гадуурхах явдал огт байдаггүй. Буддизмын сургаалыг хэн сахиж байна? Тэр хүн буддист шашинтан юм. 5-р хэсэг сургаал 4 үнэн ба 8 зам. Тэр өөрийгөө бурхан гэж хизээж хэлж байгаагүй. Зүгээр л би замыг олсон гэж хэлсэн. Зөвхөн Буддаа хэлсэн учраас өгөнд минь бүү итэг. Та бүхэн үүнийг үнэн эсхийг өөрсдөө туршиж шалга. Өөрөө өөрийгөө гэгээрүүлэх гэрэл нь бай гэж Буддаа сургажээ. Түүний ертөнцийг үзэх үзлийн гол цөм нь хутагтын 4 үнэнд тулгуурладаг байна. Энэ нь зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонг гитлэх нь үнэн, зовлонг гитлэх арга зам үнэн гэсэн 4 үнэн юм. Энэхүү сургаал нь авах орхих ёсны шин бүгдийг хурааснараа Бурхан багшийн сургаалын суур үндэс болж чадсан байна. Үүнийг илүү тодруулж сэрүүлбэл 1-р өвчтөе хүн ямар өвчнөөр өвдснөө мэдэх хэрэгтэй адил зовлонгийн үнэн сайтар таньж мэдэх нь чухал. Зовлон гэдэг нь биеийн ил өвчнөөс эхлээд айдас түгшүүр, гуниг зэрэг сэтгэлийн тааламжтай бус төлөв. Тэр бүхэл хүсснээ авсны дараах аз жаргал хүртэл удаан үргэлжилдэггүй бөгөөд сэтгэл хизээч бүрэн ханахгүй байх мэдрэмжийг хэлнэ. Энэ бол зовлон үнэн гэдгийн баталгаа. 2-дугаарт зовлон үүсгэгч шалтгаан буюу гэдгийг хүлээн зөвшөөрөх. Зовлон үүсгэх гол шалтгаан нь нисванс бөгөөд энэ нь 3 хор буюу муухай сэтгэл, уур хилэн, хүсэл тачаал юм. Энэ 3 нь атаа жөтөө өс хонзон гэх мэт элдэн муу сэтгэл бүгдийг төрүүлдэг. Мөн хүн аливаа зүйлийг хичнээн их хүсэж шунана. Гэхдээ тэр зүйлийг өөрийн болгож чадахгүй бол тэр нь зовлон шанал уйтгар гуниг болж өөрт нь ирдэг байна. 3-дугаарт зовлонг арилгаж зогсоож болно гэсэн дүгнэлт. Жишээ нь нисванысын илрэл уур хилэнг сэтгэлийн мөн чанарын нэгэн хэсэг гэж үзвэл бидний дотор хэдий хүртэл сэтгэл оршин, төдий хүртэл уур хилэн мөн адил орших ёстой. Гэхдээ бид цаг үргэлж уур хилэнд автдаггүй шүү дээ. Тиймээс нисванс нь сэтгэлээс ангид бөгөөд арилгаж болох зүйл юм. Эерэг сэтгэл бүгдийг итгэвчүүлж эсрэг сэтгэлийг төвчин бясалгаж чадваас зовлонгийн шалтгаан нисванасыг бүрэн дарж амар амгалан хийгээд гэгээрлийг олж чадна. Тэрхүү гэгээрл нь зовлонг гитлэхийн үнэн юм хэмээжээ.
Дөрөвдүгээрт зовлонгоос салахын тулд зөв мөрөөр явах хэрэгтэй гэдэг. Зайлшгүй зовлонгоос яаж салах вэ гэвэл хутагтын 8 зөв мөрийг хэрэгжүүлэх явдал юм. Энэ нь зөв үзэл бодол, зөв санаа, зөв үг, зөв үйл хэрэг, зөв амьдралын хэлбэр, зөв тэмүүлэл чармайлт, зөв анхаарал ой ухаан, зөв сэтгэл санааны бясалгал юм. Ийхүү хутагтын 4 үнэн нь жинхэнэ аз жаргалыг олох, амьдралаа үнэхээр утга учиртай болгоход хэрэгтэй бүх зүйлийг багтаажээ. Мөн түүнчлэн буддизмд 3 үнэт зүйлийг баримтлахыг сургадаг. Үүнд ам буй бүхэнтэй найрсаг харьцаж энэрн нэгүүлсэх, бусдад хор хөнөөл учруулахгүй байх, сэтгэлээ ариусгаж оюун бодлоо захирч бясалгахыг сургадаг. За ингээд Буддагийн хэлсэн гол сургаалаар бичлэгээ өндөрлөе. Аз жаргал гадаа биш таны дотор байдаг. Хүсэл багасах тусам, сэтгэл амрах тусам, таны сэтгэл тайван байх тэр мөчид амьдрал илүү хөнгөн болдог.